Уянбаатар өвч гэсэн нэлээд олон зөөлтөө манай империал болон тий болж тоглож ирсэн тамирчин. Тэгээд K2 гэж K2 тэмцээн тэрний аврагч байсан. Лаволангийн тамирчин Лаасун маань өдөржин жилийн раунд валид шоу тэмцээнд хоёрдоо тоглож ирсэн. Тийм тамирчин байгаа. Тэгээд хоёр тамирчин айл айл нэг гарын цохилт маш хурдтай хүчтэй тийм тамирчин байгаа. Лаасунгүйгээр хөл гар өмнө хосолсон тийм тамирчин байна. Хөлөнгөөс гарч байгаа Боянбаат үлээ гарын цохилт маш сайн. Боксинг гэдэг маш нарийн хурдтай тийм цохилт тоглолт. Тийм тамирчин байгаа. Бас их ширүүн өрсөлдөөн болж байна. Яалтчгүй. Нэгдүгээр үеэс ахуулаад тэлээрээсээ. Яалтчгүй энэ шигшгтэй шалгараад хоёр тамирчин байгаа л доо. Маш хурдтай. Энэ хоёр тамирчин өрсөлдөгчтэй юу бүгдийн бол нэлээд доо байлаа. Ялж аажсан тэр хоёр талаас гарч тамирчин байна. За тэр араа сая хонсгоо за тэрийн араа гарын бол юм шууд сулан зохиод онцох юм оноход бол хэцүүлдэ маш хурдтай. Маш нарийн нэмба тоглож байна л. Туршлагатай хоёр тамирчин байна. Би энийгээ тоглох сайн мэддэг. За тэ сая яаж яах юм бэ? Хажуугийн бараа хажуугийн цогцолтой тэр нь богинохон тийм ойрхон зам дамж байгаа. Тэр бол маш хэцүүлтэй. Тэр аргийн тамирчин хэцээд юм ойрын зам тэцэршин цогцолдог. Тэгэхээр далааж байгаа цогцол. Энэ далаах гоо тэр хүн юм дээ. Ойрын тэцэрсэн юм цогцолтой. За тэгээ лаасурны хувьд бол ер нь бол бивэлдэр хувьд арай илүү байгаа. Бяртай. Ер нь цохилт нь онох юм бол өчтэй ондог те. Тийм онгон тийм бяртай тамирчин байгаа. За тэгээд ер нь бол клубүүдийн холбоодын энэ онцлог тий гардаг л да. Энд хөлөнгө тамирчны дасгалжуулсан бол боксын дасгалжуулсан тий ер нь бокс гар тал дээр даваа ажилладаг байна тий. Улаанбангийн холом кикбокс мута боксоор яадаг болохоор яаж хөл гар хосолсон. Нэг олон нарийн цохол байхгүй мөртлөө ер нь бол можны тий хүчтэй онол хүчтэй тийм стилтэй тамирчин. Хөлөнгө яагаад нарийн маш нарийн цохилтууд өгдөг боловч олон цохилтоос хөлбөр цохилдог тий. Тийм хоёр ондоо тийм байна л та. Стил. Тэгээд яалч цаадаараа гар бол нэлээ хөлөнгөөс тийм хурдаараа юу биш боловч юм. Тэгсэн үрж багдар хурдтай мөртлөө юм бол даацтай очиж байгаа. Хөлөнгөө хол маш хурдтай. Гараар бол маш сайн хоёр маш хурдтай нарийн байгаа. Тэгэхээр Улаанбаатарын тамирчны бол нэлээд хүчтэй даацтай. Тэгээд дээрээс нь Улаанбаатарын тамирчны онцлог баруун талаар өрдөг. Баруун талаар өрдөг тамирчин бол ер нь л солгоо гэсэн үг шүү дээ. Тэгээд бол тоо тамирчин нэлээ эвгүй. Өөрөх нүд бол нэлээ давуу талтай л да. За тэгээд ялч дөрвөн спорт болохоор ялч гэдэг хөл гараа хоссон тоглолт бол юу гаргаад байна л да. Даваад лээ. Одоо энэ тоглолтоор харж ах 3 цохол 4 цохол байгаа дээрс нэг хөл байгаа чинь 20 хөл дуусчиход байгаа. Нэг комбинац гэж хувилбар. Дуусаад дахиад дараагийнх нь яваад 2 3 явах хэрэгтэй. Тэгэхгүй нэг гоё яваал ингээд зогсчиход байгаа. Одоо тамирчны уур чадвар дээшлээс бол хэр аргийн юмд ер нь бол за энараа маш сайн зохиолч. Хэр аргийн нэг удаан хөлбөрт бол хуурдахгүй болчиход байгаа. Тийм болгон 20-аас 3 хөлбөр явж ич ер нь бол тэр хамгаалалт тэр юу хараагийн ч юм уу тий хуурч хамгаалтын задлж тэгжээж онохор болчиход байгаа. За хоёр тамирчнууд ер нь бол нэлээ улаараас гараараа хэсэгдэхээ гараар аваад байна.
Тийм болохоор энэ дээр бол сэрэг тоглох. Орж гараад хүлээ ажиллах хэрэгтэй. Даан гараад болохоор хойл улаах гар өвчгаар яг энэ улааж байгаа үдээр хөл оруулах юм бол ялж зогсон л тоо энэ улаарсан юм дээр. Дуусч байна. Бооматай бол маш ер нь бол гарын төсгөлд бол нэлээд авахтай маш туршлагатай тамирч байна. Улаанбаалангийн тамирч ялч дөв мөчөрөө те хөлийн төсгөл төрөл оруулж ил улаарч болохгүй юм тулаанд бол улаарах юм бол нэг бэлсгийн суул дээр давтжээс юм бүгд албатай. Энэ дээр нэмэрлийн тамирчны ялч онцлог гарна л. Тэгээ сая бол хөлөг заа дээр ороод ихт нөхдүүлээ. За тэгээ хойноос шуундаа нүрчлэхээр шуундаа мэдрэмж шуу буух хойноос гар ивж байгаа. Ороод ихт зайлаал. Маш нэмэртэй. За тэгээ өвчлөлт нөхдүүлээд хажуу яаж. За лаасан өвчсөн адилхан бас хариу явж ин л та энэ. За тийм яг нь астуу тоглож хөвөлний дамж юм. Тэгээ сая хойноос нь дахиад 3-4 комп орж юм уу гарын цохолт хөл явах хэрэгтэй. За яг энэ Улаанбаалангийн тамирч одоо яг зөв явж байна. Хөдлөхгүй хоёр талаа гарах шахаж байгаа. Шахаж байгаа л тий болон ч юм уу ерэн олон шахаж байгаа. Яг гэвэл энэ Улаанбаалангийн тамирч нэ лаацангууд бол хүчтэй болохоор шахаж байгаа хүчтэй цохол яв. Тэгвэл хөвлөгийн тамирчид дэгдэж юм уу хөнгөн ажиллаад хоёр талд нь гараад орж гараад ингээд оноо аваад байгаа. Дараа хөл ваал гарна. За ингээд төрөх хэрэгтэй. Биеэрээ ингээд хамгаалалтаа төрж байгаа л шахаж байгаа л дээрс нь лаасангүй явах хэрэгтэй. За ер нь бол энэ ядар сууцлж байгаа шүү. Айлал нэлээ 3 үед толгойд маш урт хугацаалтай илүү сууж эхэлж байгаа тийм ээ. Тэр нэгснээ суусан ядарсан ч гэсэн энийг айл болгох харагдуулахгүй. Энэ маань яагаад гэвэл ер нь бол тийм юу их харагддаг л да. Онооны хувьд бас нэлээ алдагдaltaд ордог. За барьж болохгүй. За улаанбаалан дээр шахах хэрэгтэй байхгүй юм дээр. Шахаал хамгаалт гэж байна. За тий. Өчлөгт нь хааж ороод түрээд тэгээ хойс гар юмар юм шүү дээ. За тий. Энээс яхав гэдэг хаачаад байгаа. Гал төрж ороод. За тий саяных баг. Одоо бол тийм хүчтэй өөрчлөлт бол ирэхгүй л дээ ядарсан багт. Хөл гар гээл. Тэгээд хөлийн агаал түрээл хонос гар. Хөлийн тодорхой хэмжээний хамгаалалт бол доошоо явж ирж байгаас тэгтэн л дээгүр гар явах. Энэ тоглолт бол юу нь бол маш жигт аль нь тий энэ тэнцвэрхэн тоглолоо юм. Ялангуяа хөлөнгийн дамжч бас нэлээ юм хорттой тий. Ингээд тоглолт үзүүлж байгаа нарийн мэдэмжтэй. За шүүхтэй оноор тийм. Тэвшээ нэг үе болоо сонго тоглож байгаа. Тэгэхээр яалч байгаа болдог хаалаа. Хат бол хоёр тамирч яг энэ тэнцүү тийм ээ. Би элдэр өвчсөн адил. Нэг яа. Улаанбаалангаа таарсан тамирч. Савар шалгарлаа. Тэгтээ маш тэнцүүхэн маш сайхан тоглолт тий боллоо.